За ингээд шинэ дизайн файлаа нээ. Өнөөдөр болохоор би нэг прототипыг тодорхой хэмжээнд ойлгосноо өнөөдөр нэг сурснаа бичиж авах, тэмдэглэж авахын тулд энийг хийж авмаа. За мэдээж прототип байна. Дизайнаа гаргана. Дизайн дээрээс энэ чи фреймээ сонгоно. Фреймээ би iPhone 13 mini дээр сонгочих. За энд фрейм сонгосноо. Фрейм маань ямар үүрэг агуулгатай вэ? Тэгэхээр миний ажлын талбар гэсэн. За энэ ажлын талбар дээр би 13 mini-ийнхаа юугаа хийчих. Header болон footer болон контентийг хийгээд байгаа. За энэ манай header. Би айлбал хурдан байлгах үднээс зарим зүйлсийг нь copy-дод зарим зүйлсийг нь яваад одоо амраар хийхийг бодоод явъя. За энэ чинь ингэнгүүт footer бид нэр яг одоогийн байдлаар болохоор юу бодгочлаа маар. Компонент болгоод хэрвээ компонент гэдгийг мэдэхгүй байгаа бол энийг одоо компонентууд нь хувьлаад дараа нь ашиглаж болох юм хий. Одоо id болгож хийдгээ гэсэн үг. За одоо энийг компонент бол групп бүгдийг ингэж авч аваад групплээд энэ маань өөрөө компонент болчихно гэсэн. За энэ компонент нь ямар учир тогттой вэ гэхээр энэ компонент маань одоо энэ дараачийн өөр файл дээр маань дуудагдахдаа компоненттэй дуудаад ашиглана гэсэн үг. Ингээд компонент маань ингээ гараад ирж байгаа. Тэгээд энэ нь яг энэ одоо өнөөдөр бол би прототипыг жишээ болгож тайлбарлаж үзүүлэх гэж байгаа. Тэгээд энэ прототип нь одоо Figma дээрх дизайн маань үйл хөдлөлтөй болно гэсэн үг. Аль нэг товчон дээр дарахад дараачийн үйл хөдлөлтөй болно гэсэн үг. Хэрвээ энэ прототипыг одоо bottom-д нь тулгаад scroll with fixed дээр тавих юм бол энэ одоо миний энэ ажлын талбар маань хичнээн юм урт болсон ч гэсэн энэ доор нь харагдана. Ингээд доошлж байгаа ч гэсэн энэ маань одоо дизайн дээр үзээд энийг одоо үзэхэд Figma-га үзэхэд энэ маань өөрөө юу ааж идэг гэсэн үг. Утасны хэлбэртэйгээр одоо үндсэн дэлгэцэн маань өөрөө одоо энэ та бүхний харж байгаа ажил нь та ингэж хөдөлж өгч байгаа гэсэн үг. За ийм байна. За тэгэнгүүтээ би дахиж одоо навбар хийнэ гэсэн. 13 mini тэгээд энэ маань болохоор одоо home page ч юм уу тий. Шууд орохоор home page. Тэгээд одоо энэ маань menu page тий. Одоо дахиад нэгийг хэсгээ гаргачих. Тэр маань болохоор profile page юм. За ийм байлаа. Энэ нэрээ header маань бас detail-та одоо бас fixed хэмжээтэй байх хэрэгтэй гэсэн. Fixed болгож байгаа нь яг энэ дээр нь ингэж одоо энэ маань ингэж хамтгүйгээр алга болохгүй байгаа л гэсэн. Өмнөх нь бол одоо ингээд дээдл нь одоо энийг одоо scroll bit pattern гэх юм бол энэ дээдл маань юу ааж алга болж өгдөг ч юм уу. Sticky гэхээр одоо энэ хамгийн дээр нь тулгцсан учраас одоо саяных бол ингээд header болоод дуусчлаа. тэгэнгүүт энийг одоо
ингээ хийдрүүдээ чи. Харин фудруудээ би тэр нөгөө компонент одоо хийдрийг одоо би ингэж нэгээр нь дуудах гэж ядгаатай байсан бол фудрээ одоо би энэ чинээс дуудчихна гэсэн. Шинээр зурж мөрөхгүйгээр энэ чинээ дуудаад энийг болохоор дизайн дээр энийг идэвхжүүлж хагаад bottom дээрээ тулгаад ингэж тулгаад prototype-ийн fix-ийг тавиад өгч байна. Бас муу адил энэ дээрээ одоо тэр компонентыг дуудаад фудрээ дуудана гэсэн. Энийгээ доотлолт нь нэлээд энэ маань өөрөө fix гэдэг гэсэн. За одоо энэний маань гол ганц давуу тал нь байгаа. Хэрвээ одоо энэ компонент болгосны. Одоо би энэ чинээс одоо тэр нөө прототайпаа удамшуулахын тулд энэ чинээс аваад одоо энэ хэрвээ энэ дээр дарддаг бол энэ дээр нэг үйл хий гэж бодъё л доо. Энэ дээр дараад ийчээ. Тэгээд энэ дээр дарахад энэ гожих дээр дарахад бүгд энэ чи очдөг бол би энэ чинээс ингэж бас авах нэ. Одоо ийшийг авч ирдэг шүү гэж ийм юм авах. Тэгэнгүүт энэ удаад болохоор нөгөө компонент болгосны давуу тал нь болохоор одоо энэ чи гарч ирэх. Одоо би энэ чинээс энэ компонентийн энэ чинээс энд дарахад ийшийг очдөг. Энд дарахад энэ хуудас очдөг. Энэ 3 дугаар хуудсан дээр дарахад энэ for file-ийн энэ хуудас очдөг. Тэ? Ийм байж байх. Тэгээ за одоо энийг нөгөө нэг юун дээр туршаад үзье л та. За 2 дээр дарлаа. Одоо 2 дээр маань нөгөө нэг нүүрэг хуудас байгаа даа шүү дээ. За энэ манай энэ компьютер жоохон гацж ирсэн учраас сая боллоо байсан. Жоохон уншсан юм шиг байна. За одоо энэ одоо 2 дээр биш те. 2 дээр би дарцсан байгаа учраас нөгөө 2 маань ийм үйлдэл хийгддэг шүү гэдэг юм гарч ирж байна. Ингээ 3-ны эхнийх дээр жарангууд ингэнэ. Би үлдсэн 2 дээр хийгээгүй боловч энэ нөгөө компонентийн ачаар одоо энэ маань ингээ хийгдсэн гэсэн үг байхгүй. За тэгэнгүүт одоо би энэ менюга pop одоо дахиад гаргаж яагаад одоо ингээ shift-д дарахаараа ингэж хамтд нь ингээ идэвхжүүлж болдог ба шүү. Тиа ингээд би одоо энэ меню гэдэг хуудсан дээр энэ контентийг нь хажуу тийш скроллдог болгож үзүүлэх гэж байгаа юм. За ингээд тий. Тэнгүүд хажуу тийшээ скроллж болохын тулд энэ маань ингээс авах тийшхэн. За энэ хооронд за тэгээд энийг дээш зөөчнө. Одоо энэ талбараас нь гаргаад ах юм. Энэ фреймнээс юм тий. Одоо эднэрийг гаргаад энэ хоорондоо 30 зайтай ийм өндөр өргөнтэй бүгдийн 60 төлөвч. За ийм байна. Тэнгүүд энийг нэг фреймэнд оруулчихна гэсэн үг. Нэг фрейм маань одоо энэ юуныхаа хэмжээтэй байна гэсэн. Доотлол элементтэй тий. Мэдээж энэ чинь нөгөө юутай очиж. За энэ фрейм лүгээ энэ говьгаа чихээд одоо оруулна гэсэн үг. Манай фрейм маань за энэ фреймээ энчээ тавьчих. Тэгээ энэ дөрвийг аваад за ингээ оруулчих. За тэгэнгүүт одоо энэ фреймийн дотор маань орсон. Фреймийн дотор энэ клип контентийг дарахаар одоо ингээд энэ фреймэн дээр доторх юмнууд маань одоо фреймээрээ одоо хязгаарлагдаад үлдсэн хэсэг нь харагддаг гэсэн үг. Тэгээд энэ фреймээ идэвхжүүлж агаад прототайпын скроллинг-ийг хоризонтал болгоод өгч. За ингээд энэ маань хоризонтал болсон. За одоо энийг би одоо энэ дээрээ буцаа тавиад за энэ би энэ маань 2 дугаар хуудас шүү дээ. Би
Би одоо энэ 3 дугаар хуудсан дээр байсан юм шиг. За энэ 2 дугаар хуудас маань доошоо тийшээ одоо гүдэг бол 2 дугаар хуудас маань ингээ хажууд тийшээ гүдэг болсон гэсэн. Мэдээж энийг жоохон нэмэх юм бол арай та бүхэнд илүү харагдах юм шиг байна. За фрейм маань ингэж яагаад ингээ 32 гээд илүү олон учраас одоо энэ маань арай одоо бид үүдэд тэгж харагдах болов уу гэж бодож байна. За би нэг ингээ талаар нь яваад фреймээ за ингээд явдаг гэж. За одоо энэ үүсэх юм бол энэ маань ингээд гүйж байгаа ингээ олон мэдэгдэнэ гэсэн. Ингээд илүү олон гор ингээ гүйж байгаа гэсэн. Энэ ингээд хэлэгцсээс гарч тэ. За ингээ хоризонталаар ингэж. За хэрвээ магадгүй те бидэнд арай өөр дахиад нэг юм сурсан юм маань болохоор тэрийг pop-up харуулж өгдөг гэсэн. За энэ одоо биднэрт ийм зүйл тохиолддог шүү дээ. Ийм юм дээрээс одоо чиний дэлгэрэнгүй гэж бичсэн байдаг те. Дэлгэрэнгүй гэдэг нэг баатан байгаа гэсэн. Тэ дэлгэрэнгүй гэдэг баатангаа яаж гаргаж ирэх вэ гэх. Тэнгүүд за мэдээж энэ одоо профайлынхаа хэмжээнээс жижиг баг тэ. Баг юг ингэж тавиад хэрвээ одоо энэ дээр одоо бичил та. See more гэдэг зүйл байх юм бол тэ. See more гэдэг зүйл байх юм бол энэ. За энийг ийшээ холбоо. Энэ одоо нөгөө фрейм болгох хэрэгтэй нэг фрейм лөгөө холбоно гэсэн. За нөгөө ажлын талбар руугаа энэ фреймтэй холбоно гэсэн. On click гэдгийг нь одоо юу болгоно гэсэн. Энэ доор байсан юм да. Navigate гэдэг нь overlay болно гэсэн. За энэ одоо энэ дээр дарахаар энэ маань гарч ирнэ гэсэн. За энэ overlay is working. Тэ. За ингэ. За тэгэнгүүт энэ дээрээс ингэж дарангуудаа одоо энэ чинээс бас өөрчлөлт хийж болдог. Одоо гадна талд нь дарахад энэ нөгөө нэг overlay хийсэн маань гарна. Тэ. Background-ын одоо энэ дээр дарангууд хэр зэрэг ингэ бүрсэлгэх вэ. За би энийг 50%-аар өгчээ. За одоо ингэж явъя. За одоо тэнгууд одоо миний хийсэн зүйлийг нэг ингээ гүйлгээд бөөндө харцгаая. За ингээ нүүр хуудас маань ингээ байж гин. Нүүр хуудслуугаа ингээ шилждэг. За дараачийн хуудслуугаа очлоо. За дараачийн утсан дээр ийм байгаа боловч энэ маань энэ болохоор хоризонталаар ингэж хөтэлдэг болсон байна. За ингээ 3 дугаар хуудсан дээр гарна. За энэ маань ингээ нэг зураг байлаа. Энэ дээр дэлгэнгүй үзэх гэж дарлаа. За энэ ч мэдээж нэг хоёр контент хийсэг байлаа. Simor гэж дарлаа. Overlay-г гарч ирлээ. Энэ working гэж юм те. Дахиад энэ гадна талд нь дарахаар ингэдэг. Одоо overlay дахин дээр нь дарж гарч ирсэн зүйл маань арилдаг гэсэн. Арилдаг болсон байна гэсэн. За энэнийхээ одоо би энийг аваад үзье л да. Энэ хоёрыг юугаа аваад те. Одоо дараачихаа юугаа энийг шалгаад үзье. Бүрсихгүй байна. Гадна талд нь бүрсихгүй байна. Тэгээ гадна талд нь ингээд дарсан ч гэсэн энэ маань өөр ажиллахгүй байна гэсэн. За ийм юм би одоо өнөөдөр сурсан байна. За баярлалаа.